Өнөөдрийн бичлэгээр 2 дугаар хэсгийн буюу нөх хэсгийн хариуг хэрхэн бодох тухай авч үзцгээе. За жишээ болгоод 2018 оны A хувилбарын 2-ын 2 дугаар бодлогыг сонгож авсан байна. За одоо хэдүүлээ эндээс энэ мэддэхгүй байгаа A, B, C, D, E, F, G гэсэн энэ үсгүүдийг олж хариуг нь нөхөх ёстой гэсэн үг. За энэхүү бодлогын бодолтыг бүтнээр нь үзхийг хүсвэл энэ линкээр юм уу эсвэл энэ QR кодыг уншуулад ороод үзэх боломжтой байгаа шүү. За одоо хэдүүлээ шууд хариултын уулз руу очие. А тэнцүү 4 гарсан учраас хэдүүлээ А гэдэг мөрний 4 гэднүүдийг дугуулна. А Б нь 2 учраас Б гэдэг мөрний 2-ыг, С 2 гарсан учраас С мөрний 2-ыг. За Д нь 6 гарсан учраас Д-ийн 6-г, Е нь 1 байна, F нь 1 байна, G нь 3 байна. За манай энэ болгон дээр болохоор H гэсэн хариу байхгүй учраас H гэдүүдэд дугуулахгүй шүү. Өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. За хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарж, шеэр хийж найзуудаа үзүүлээрэй. За дараагийн бичлэгээр уулзлаа бүгдээрээ. Түр баяртай.